За миний дэлгэцийг харж байна уу? Харж байгаа тэгээд угаасаа түрүү харж байна. За хэдүүлээ өнгөрсөн хичээл дээр одоо нэг үндсэн функцүүдтэй менежментийн үндсэн функцүүдийг үзсэн байгаа. Тэгэхээр энээс үргэлжлүүлээд нөгөө нэг үндсэн 5 функцийг холбож идэг нэмэлт 2 функц буюу ажил хэргийн харилцаа. Нөгөөх нь юу лээ? Дүгнэлт гэсэн үстэй. Тийм дүгнэлт чинь болохоор тэр нөгөө юунд орчиж байгаа штэ. Үндсэн тавтаа. Хяналт энэ. Тэнгүүд өнөөдөр болохоор ажил хэргийн харилцаа. Тэгээд нөгөөх нь болохоор төлөвлөлт. Шийдвэр гаргах үйл явц төлөвлөлт. Тэрийг үзье. Тэгээд за ажил хэргийн харилцаа гэд тэгэхээр та нар юу гэж бодож байна? Менежмент дээр ер нь энэ яаж гарч ирэх вэ? Би чи яриулах амар дуртай шүү дээ. Хоорондоо бүгдээрээ гоё ярилцаад өөр өөрснийхөө санаа бодлыг солилцоод магадгүй тэр чинь зөв ч хийж болно, буруу ч хийж болно. Заавал зөв байх албагүй те. Хүн болго их мэдгч биш шүү дээ. Өөр өөрснийхөө санааг хэлээд явуул зүгээр. Сайн хичээлийн материалыг төрүүлээд явуулчих болох уу? Төрүүлээд үү? Тий, түрүүнийх ажлын материалыг бас явуулаагүй шүү дээ. Тийм, би харин нөгөө түрүүнийхээ PowerPoint дээр ингээд нэмээд яваад байгаа байхгүй юу? Тэгээ би 2-3 хоног орчоод 2-3 хичээл орчоод тэгээд явуулвал нөгөө нэг бидалт эхлэхэд чи хэрэгтэй юм болоо гэж бодохгүй юу? Төрүүлж авчаад харъя гэж. Эхлээд хичээлээ авчаад тэгээд тийм, тэгээ бид нар би бас ингээ харж явах явдаа хэвлэлчээд ингээ хараад яваад байдаг байхгүй юу? Тэгвэл айгу томтой. Одоо авчих уу? За тэгээ. За би хувийн нээлтээс явуулчих. Та хэд юу байна вэ? Нээл хаягнууд чинь энэ мессенжерээр сая юугаар шийдчихвэл. Хаягнууд нь юу лээ? Ундака тий. Ундака хэд гэсэн байлаа? 822. Яагаад тэгээсэ? С С юм уу? Хаана ч таамагшаа. Харагдана. Бочара. Энд харагдана. Тийм зөв хаа. Тэгээд нөгөөх нь болохоор мөн гэсэн гихч байлаа. Явуулчлаа. Дүнграм DUNGRANE. Энэ мөн яахгүй. Мөн баха харагдана. Мөн доор нь. харагдаж мөн бай. Цаадаа очсон мах үстэй. Авчино. Ирчлээ. За. Тийм. Хууль авцсан уу? За тэгвэл ажил хэргийн харилцаа маань юун дээр гарч ирэх вэ? Жишээ нь одоо хэн энийг хэрэгжүүлэх вэ? Ажил хэргийн харилцаа ямар хүмүүсийн хооронд ер нь болж өнгөрөх вэ? Удирдах хүмүүсийн хооронд бол удирдах хүмүүсийн хооронд. Тэгвэл одоо жишээ нь энэ харьцааг одоо жишээнд ажил хэргийн харилцаанд энэ удирдах хүмүүс маань ер нь ямар хүч чадвартай байх ёстой вэ?
харилцааны соёлтой тэгээд өөрийгөө илэрхийлж чадхаар яг юуны зорилгонд уулзах гэж байгаа тэрийг гол нь ярилцаж байх юм уу? Тийм. Тэр чинь одоо нөгөө нэг ярих айгу чадвартай тий. Харилцааны чадвартай яг одоо нөгөө хүнтэй яаж харьцах вэ гэдэг одоо арга барилыг айгу өндөр эзэмшсэн. Тийм. Хэрнээ харилцааг тий айгу зөв эхлүүлдэг гэж үзэж болно. Тэгээд одоо жишээ нөгөө одоо гадуур одоо нөгөө харилцааны соёл энэ хичээл бүр тусдаа байдаг шүү дээ тий. Тэгээ нөгөө санхүү эдийн засгийн дээд сургууль дээр удирдах албануудын одоо тийм жижигхан хэдэн цагийн чөлөө сургалт байдаг аахгүй. Тэр нь айгүй үнэтэй 2-3 сая чөлөө. Тэрэн дээр нь яг энэ одоо бид эдийн үзээд байгаа ажил хэргийн харилцаа тэгээд одоо яг ямар арга барилаар яаж ажиллах хэрэгтэй юм бэ те. Одоо жишээ нь нэг компанийн одоо нэг хүнтэй уулзахад тэр хүн ямар зан характертай тийм одоо жишээ нь хүн болгонд яаж тохируулж харьцах вэ гэдэг тиймэрхүү зүйлүүд заадаг тийм сургалт бас тусдаа байдаг аахгүй юу? Тэгэхээр энэ маань нэлээд чухал хичээл гэж үзэж байна. За мэдээж нөгөө нэг дээр хэлжсэн тийм одоо ганцхан төрлийн тодорхойлт байдаггүй. Маш олон төрлөөр нь ингээд одоо тэрийг одоо судалсан хүн болгоно л өөрснийхөө тодорхойлтыг гаргаад ирчихсэн байдаг гэж хэлжсэн. Тийм бол энд одоо жишээ нь харилцааг ерөнхий утгаар нь тийм хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох үйл ажиллагаа гэж хэлж болно. Одоо жишээ нь мэдээлэл гэж юу вэ? Мэдээлэл солилцох гэхээр одоо жишээ нь юу гэж болох вэ? Заавал энэ ажил хэргийн биш зүгээр ер нь харилцаан дээр хувийн мэдээ солилцож танилцах ч юм уу тэр болно. Танилцах чи яг мэдээлэл солилцож шүү дээ. Нөгөө хүний мэдж авч юм. Юу хаана юу байдаг тийм нас. Одоо жишээ нь түрүүн хойд хэдүүлээ танилцсан дээ яг тэрнтэй адилхан. За тэгвэл харилцаа нь менежерүүдийн арга барилын нэг гол хэсэг нь ямаа гэдэг юм чинь. Нөгөө талаас шийдвэр гаргах функцтэй түрүү яг хэлжсэн нөгөө шийдвэр гаргах функцийн чиг үүрэгтэй нэг одоо адилхан үүрэг үүсдэг нэг холбогч тийм. Тэгмэл менежментийн үүднээс тодорхойлбол энэ маань харилцаа гэдэг маань хувь хүн байгууллагын өмнө тавигдсан зорилгыг биелүүлэхийн тулд мэдээллийг илгээх, өөрчлөх, боловсруулах, за мөн дамжуулах, хүлээн авах үйл явц гэж ойлгож болно гэдэг чинь. Тэгэхээр түрүү нөгөө хэлжсэнтэй маш өндөр чадвартай байх ёстой гэдэг. Тэгш одоо байгууллага ингээд бүх хүмүүс ингээд удирдлага энэ төр нийлээд тэгээ жилдээ ийм төлөвлөгөөтэй ийм зорилготой ажиллая тий. Үүнийг биелүүлэхийн тулд одоо менежер тий тийм хүмүүс чи ерөнхийдөө гол ажлыг хийж байгаа штэ. Хүмүүсээ удирдах тий. Захирлуудтай одоо нөгөө нэг албан одоо энгийн нөгөө нэг хүмүүсийн ажилчдын юуг цааш нь хүргэж мэдээллийг хүргэж дамжуулж тий. За тэгээд эндээсээ дүгнэлт тийм гэдэг чи одоо боловсруулаад тий. Тэгж явж байгаа үйл явц гэж ойлгож болно гэж. За ямар элементүүд байдаг вэ гэх юм бол илгээгч, за мөн хүлээн авагч гэсэн хоёр төрөл байдаг юм байна. За илгээгч гэхээр англиар sender, нөгөө хүлээн авагч гэдэг маань receiver тийм. За энэ хоёр үг маань аюу амархан үг байна англи хэлэн дээр. Манай англи хэл сурч байгаа хүмүүс. За илгээгч гэхээр хэн байж болох вэ? Одоо нөгөө мэдээлэл хүлээн авч байгаа одоо нөгөө нэг хоёр мэдээлэл солилцоо хоёр хүний хэн нь илгээгч хэн нь хүлээн авагч. Ярьж байгаа хүн. Аха эхэлж ярьж одоо ингээ өөрийгөө танилцуулж байгаа хүн нь юу ах вэ? Илгээгч. Нөгөө нэг танилцаад мэдээллийг хүлээж авч байгаа хүн маань хүлээн авагч болох нэ. Яг тэгвэл мэдээлэл гэж юу вэ? Бидний түрүүнээс хойш мэдээллийг дамжуулан хүлээн авна гэдэг. Хоорондоо солилцоо мэдээлэл гэсэнтэй танилцах жишээ нь танилцах байж болно гэсэн. Тэгвэл одоо жишээ нь мэдээлэл ер нь яг юунд хэрэгтэй юм? Одоо яг тэр өөрийгөө ойлгуулж юуныг яаж аваад ойлгох юм? Өөрийгөө нээлттэй болгож. За жишээ нь мэдээлэл хүлээн авч байгаа хүмүүс маань яг
өмнөхөөсөө илүү ихийг мэддэг болно те. Маш их мэдээлэлтэй болно. За энэ нь заавал одоо нэг хувь хүн дээр гэхгүй байгууллага дээр ч юм уу эсвэл одоо за менежментийн тухайд бидний үзэж байгаа хичээл дээр ч юм уу те. Авч үзэхэд яг бид нэр энэ цагийг үзээ дууссаны дараа харилцааны одоо жишээ нь үндсэн хэдэн ойлголт тэгээд одоо өөр юу гэдэг нь шийдвэр гаргахад ер нь юу хэрэгтэй энэ төр гэдэг бид нэр ингээ мэдээлэлтэй болж авч байна да. Тэгэхээр энэ маань бид нар одоо ингээд мдэггүйгээ мэдэж аваад их мэдээлэлтэй өмнөхөөсөө арай илүү их мэдээлэлтэй боллоо. Тэгээд одоо жишээ нь та нар одоо цаашдаа энэ сэдвэрээ ч юм уу бидалт хийлээ гэж бодоход яг та илүү их мэдээлэл та нарын хийж байгаа зүйл чинь нэмэгдэнэ. Магадлал айгүй ихтэй аваад өмнө нь та нар одоо ингээд мэдсэн тэнгууд одоо жишээ нь их мэдээлэлтэй байна гэдэг чинь цаг бас хэмжээ нь те ингээ бүгдийг хайгаад ингээд олж мэдгээд сүүлд нь яагаад ахгүй одоо бид нэр энэ дээр үзсэн юмнуудаа цаашдаа ашиглаад юм уу те. За мэдээллийг нөгөө талаас бас нөөц гэж хэлж болох юм байна. Тэгвэл яагаад нөөц болж байгаа юм бэ? Бид нэр ер нь хэр их нөөцтэй байгаа. Ямар нэг шийдвэр гаргахад яг зөв. Гоо хэрэгтэй тэр тухайн хүний өөртөө хуримтлуулсан тэр мэдээллийг сэргээж хэрэглэх боломжтой тэр боломж. Яг зөв. За тэгвэл энд одоо нэг жижигхэн тодорхойлт ярьжтэй нэг талаас байгууллагыг удирдах шийдвэр гаргахад ашигладаг нөөц юм аа гэж байна. За тэгвэл нөгөө талаас юу байх вэ? Тодорхой бус байдлыг багасгах хүчин зүйлтэй. Түрүү одоо хэлсэн бид хэд ингээ хичээлээ ингээд бүгдийг мэдчихсэн. Тодорхой мэдээлэлтэй болоод дараа нь бидалт хийхэд одоо учиргүй ингээл бүх юм хайгаад авахгүй. Магадгүй хайх юм нь хайна. Гэхдээ тэр нь бага хэмжээгээр те. За. Жишээ нь одоо хувь хүнтэй уулзахад те ажил хэрэг болгоод одоо жишээ нэг хүний нөөцийн менежерүүд гэж хэлж байгаа те. Бид нар чинь бас энэ одоо менежмент, менежер гэдэг одоо энэ харилцааны энэ элементүүдийг харилцааны одоо энэ чадварыг айгүй өндөр эзэмшиж гисэн байх хэрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгээд бид нар одоо жишээ нь ингээ хүнтэй уулзаад те нэг хүн ажилд авах гэж байна гэж бодъё л доо. Тэгэхэд тэр хүний талаар айгүй сайн мэддэг байх мэдээлэл хэрэгтэй те. Өмнө нь ингээ судалсан тэр хүний CV-г ингээ хараад уншчихсан байгаа ш. Тэгээд нөгөө хүн маань ирээд ажилдаа орохгүй те ингээд өөрийгөө танилцуулаад нэмж танилцуулаад мэдээж тэр CV-н дээр нь одоо дэлгэрэнгүй бус те жоохон асуумаар юм байвал тэрийг нэмж асуугаад ерөнхийдөө яаж харьцаж гин гэдгийг мэдээд те нөгөө хувь хүнийг таних гэдэг чинь бас тийм яваад байгаа те. За мэдээлэл маань бас өөр зорилгоор хэрэглэхэд одоо жишээ нь компанид хөрөнгө оруулалт тий одоо гадаадын компанид хөрөнгө оруулахад бид нар одоо тэр улсыг сайн мэдхгүй тэр компанийг одоо хэдэн жилч болж байгаа юм тий эсвэл дөнгөж нээгдэж байгаа юм уу хэр эрсдэлтэй энэ гэдгийг мэдэж авахд мэдээлэл тэгээд энэ нөөц гэдэг зүйл чинь шийдвэр гаргахад одоо жишээ нь хөрөнгө оруулалтыг шийдвэр гаргахад маш хэрэгтэй зүйл юм аа гэж үзэж байна. За тэгвэл харилцаанд дараах аксиомууд үйлчилдэг гэдэг жишээ. Тэгэхээр аксиом гэж та нар юу гэдгийг мэдэх үү? Томьёо. Теорем. Яг зөв теорем аксиом гэдэг шүү дээ. За тэгвэл аксиом гэдэг маань батлах шаардлагагүй үнэн гэдэг чинь тийм. Тэгэхээр энэ одоо жишээ нь юу гэж болох вэ? Ямар зүйлийг батлах шаардлагагүй үнэн жишээ нь. За энэ дээр жишээ нь бичсэн биз дээ. Шууд бичсэн биз дээ. Хоёр ба түүнээстэй хүмүүсийн хооронд харилцаа үүснэ. Энэ үл үнэн шүү дээ. Ганцаараа хүнгээ яриад эргүүлэл өртгөө яриад тэгэл амьд байх. Тэрнээс харилцаа үүсэхгүй. Хоёр хүн ингээ хоорондоо мэдээлэл солилцож ийж дээ. Хоорондоо ярилцж харилцаа үүснэ гэдэг чинь. За хүн харилцаагүйгээр амьдрах боломжгүй гэдэг чинь энэ дээр та ихэр юутай санал нэгээр. Боломжгүй шүү дээ. Харилцаа боломжгүй шүү дээ. Галзуурах илүү дээ. Тийш дээ. Хинтээч ярихгүй, хинтээч яахгүй. За хүн амта харддаг л ах тэгэл ярихгүй юм гэдэг чинь. За тэгвэл та нарын бодлоор харилцаанаас тусгаарлагдаж болох уу? Гэт яах ч одоо хүнтэй тусгаарлагдана гэхээр одоо жишээ нь
саяны нөгөө нэг амьдрах боломжгүй гэдэгтэй адилхан зүгээр тусгаарлагдана. Төр ингээд одоо юу гэдэг хэд хитэн яриад тахт нэгэн зүгээр ямар ч харилцаанд оролцохгүй бүр байнга тийм байж тэгж болохгүй. Харилцаанаас тусгаарлагдаж болохгүй. Болохгүй хаа. Тий. Ямар нэгэн байдлаар хариулж явах хэмжээтэй харилцаа гэсэн үг. Тийм тэгэхээр ер нь тийм зүйл байхгүй хэвээр жинхэнэ саяны хэлбэр харилцаагаар амьдрах боломжгүй гэж үзэж байна тий. За дараагийнх маань харилцааны сувг буюу communication channel гэж байна тий. За бид нар харилцааг одоо жишээ нь одоо бид нар нэг мэдээллийг хүлээж авахдаа 5 мэдрэхүүгээр хүлээж авдаг юм байна л да. Тэгээд эдгээрээс одоо нэг харилцаанд хэрэгжилж байгаа зүйл маань сонсох буюу те үг хэл яриагаараа дамжуулаад за нөгөөх маань болохоор одоо биеийн хэлээр аман бос те ийм сувгууд байж болох юм байна. За аман сувг гэхээр одоо юу байж болох вэ? Хэлж ярьж ойлгуулах. Яг зөв ярих те яриа ерөнхийдөө яриа үг хэлээрээ дамжуулаад энэ маань аман сувг гэдэг юм. За тэгвэл 5 мэдрэхүүгээр хүлээж авдаг гэдэг чинь штэ. За тэр нь одоо жишээ нь мэдээллийг хамраараа яаж хүлээж авах вэ? Үнэртэх юм. Үнэртээ одоо хоолн дээр жишээ тий. Нэг иймэрхүү амттай хоол авах та. Ингэрлээ лөө ямар гоё амттай юм бэ гэж тэгэнгүүт шин тэр чинь мэдээлэл хүлээж авч юм тий. За тэгвэл мэдрэх гэдгээр одоо нөгөө хурж юмд хурж бас мэдэрдэг шүү дээ тий. Тэрэн дээр жишээ нь юу байж болох вэ? Хэл юм болов. Бишээ хүрх ингээд Гараараа гар мараараа ингээд хүрээд ингээд эсвэл аман бус. Яман бус те одоо тэрэн дээр жишээ нь юу яж болох вэ? Юуг тэгж мэдэрч хүлээж авч болох вэ? Багшаа. Энэ юу хаагдах гэдэг юм уу? Бичлэг үү? Тэгээд 10 минутын дараа хаагдах. Тийм удаа байж байгаараа. Тэгвэл хаагдсан гол дахиад хэлсэн. Гэхдээ яг энэ бол санагдах юм байна. За би хаагдсан гол дахиад хэлсэн. За тэгвэл яаж мэдэрч хүлээж авах вэ гэдгсэн шүү дээ. Тэрэн дээр юу гэж бодож байна? Юуг мэдрэх вэ? Яаж мэдээллийг ингэж мэдэрч хүлээж авах вэ? Жишээ нь юуг тэгж хүлээж авч мэдээд жишээ нь Найдаа хуурай. Яг зөв гадаа гараад ямар халуу хөдөө. Тэ. Яг зөв. Жохо хөвгч ч гэсэн тэгдэж штэ. Бүх юмыг амсаж үзэх гээд эсвэл барьж үзэх гээд тэ. Тэр чинь юу вэ гэдгийг бид нар шиг ингэж хараад мэдэхгүй. Үзүүгээсэн ч барайл тэгэл амдаа хийгээл яаж идэг. Утас эсэн жирэн барьж аваад амдаа хийдэг. Барайл хүрээл болохгүй цохол. За тэгвэл аман сувг гэхэтэлээ дэлгэрэнгүй авч үзье. Тэгэхээр аман сувг дээр маань юу байж болох вэ? Гэдгсэн үг хэлээ яриагаараа дамжуулна гэдгсэн тий. За үг гэхээр одоо жишээ нь анхаарах зүйлүүд бас байна энэ дээр аман сувг дээр одоо дараах хэлний зүйлийг анхаар. За хамгийн ихнийх маань үгийн сонголт гэдэг юм тий. За энэ юун дээр гарч ирж болох вэ? Илтгэл тавих явах юм. Яг зөв. Жишээ нь үг сон. Олон хүнтэй харьцах тохиол. Олон хүнтэй харьцаж байгаа тохиол. Өөр нь зүгээр заавал олон хүн гэхгүй хоёулах нь харьцаж байгаа тохиол гэсэн байж болно шүү дээ. Одоо жишээ нэг хүн ингээд дарагтайгаа уулзлаа. Эсвэл ингээд ажилд орох гээд нэг тийшээ нэг газар очиод ингээд өөрийгөө танилцууллаа. Гэхдээ мэдээд за сайн уу намайг тэр гэдгээ амар одоо суул үг хэрэглэхгүй те. Эсвэл одоо ямар орчинд ямар нөхцөл байгаагаас яг зөв. Тэрнээсээ тэ өөрийгөө мэдэрч одоо жишээ нь ингээд найзуудтайгаа уулзсан амар ёсорхоол бас тэгээ суугаад авчтай хайшаа юм те. Тэгэхээр энэ үгийн сонголт гэдэг маань маш чухал зүйл байх нэ. За хоёр дахь маань өгүүлбэрийн бүтц найрлага гэдэг юм те.
Энэ бас маш чухал. Цэгийг хаана тавих уу, таслыг хаана тавих уу те. Өгүүлбэр маань хэр урт байх юм, богино авах юм. Одоо чинь энэ дэр нөгөө нэг юу бич өрөвдөл энэ төр бичих бас айгүй чухал. Эсвэл нөгөө нэг захирлын тушаал энэ төр байдаг шүү дээ. Одоо хүн ажлаас нь халлаа ч юм уу, авлаа ч юм уу. Тэрэн дээр одоо маш нарийн сайн уншиж. Эсвэл нөгөө шүүхийн шийдвэр энэ төр гаргаж яхад те. Прокурорлж байгаа хүн гэл хүн бичээл суугаад идэв шүү дээ. Тэр айгүй хэрэгтэй. За хувийн дээр ч гэсэн маш хэрэгтэй те. Багш одоо жишээ нь 10 жилд бага ангид цээж чиг бичүүлээл цэг таслал гэл айгүй нарийн хэлдэг шүү дээ. Үүнтэй холбоотой байдаг бах нэ гэж үзэж байна. За тэгэхээр зүгээр нэг жишээ авъя л да. Өгүүлбэрийн бүтц найрлага гэдэг те. Та нар сонсч ирсэн байж магадгүй. Дээр үед нөгөө нэг одоо хаан засаглалтай гэж байхад Оросын нэг мужаас одоо нөгөө мужид нэг хідэн одоо хүмүүс одоо бичиг баримттай баримтгүй ингээд хаанаас ирсэн тодорхойгүй хэсэг хүмүүсийг одоо нэг газрынх нь тэгээ нэг мужийнхан шорон энэ хүмүүсийг цаазлах уу гэдэг ингээд бүр том даргаас асуугаад эднийг юу яах вэ ингээд хідэн хүмүүс оллоо тий яг яах вэ эднийг гэдгсэн чинь нөгөө нэг том одоо хаанамж гэдэг юм одоо дарга нь наад хүмүүсийг чинь цаазлах шаардлага байхгүй өршөөлөөр ингээд гаргаа гэд орсоор бичсэн чинь орсоор ингээд нөгөө нэг бичдэг хүндээ хэлсэн чинь нөгөө бичдэг хүн маань цэг таслалаа буруу тавиад цаазлаа өршөөх шаардлагагүй гэсэн утгатай болгоод нөгөө цахиагаа цааш нь явуулаад тэгээ нөгөө яатсан баг цаазлаа хийсэн баг. Тэгэхээр өгүүлбэр гэдэг чинь маш чухал. За дуу хоолойны өнгө айс гэдэг юм те. Энэ бас маш чухлаа. За жишээ нь та нар юу гэж бодож байна? Хаан тийштэй. Ямар нэг адилхан өгүүлбэр хэлжсэн ч гэсэн ямар өнгө аясаар хэлж байгаагаас шалтгаалаад тэр нөгөө агуулгаас жоохон өөрчлөлт явж байна. Яг зөв. Тийштэй те. Одоо жишээ нь багш байлаа гэж бодъё те. Ингээд одоо нөгөө лекц ингээд одоо оюутнуудад ингээд айгүй олон цагаар лекц ордог штэ. Нөгөө багш нь ингээд за өнөөдрийн хичээлээр бүгдээрээ гэлэнгээ яриад ах юм бол чинь за эхний 10 минутанд тесдэг байж нэг цагт тесдэг байж сүүлдээ унтаад өгнө штэ. Юу яриад байгааг нь ойлгохоо байгаад нөгөө тентэнд нь ороод эсвэл ингээд очиргоо сандрал амар жижигхэн танхимд те магадгүй одоо за өсрөөл нэг 10 оюутан байсан чинь нөгөө багш нь амар ойрлж ярьдаг те. Эсвэл ажилд орох гээд одоо ажлын ярилцлага өгч явах ч юм уу те ингээд би ингээд айгүй цоглог хүн гэснээр би айгүй цоглог айгүй итгэвтэй гэд ингээд яриад ах юм бол нөгөө хэлж байгаа ярьж байгаа хоёрын зөрөөцөж байгаа юм шиг те. За дараа нь болохоор ярианы арга байдал гэдэг юм чинь те. Энийг юу гэж бодож байна? Дистраштай юм. Өөрийгөө тайлбарлаа. Гэхдээ энэ тэндээс нь ярилдаг хүн ойлгох. Тийштэй те. Одоо жишээ нь ямар хүнтэй яаж ярих вэ гэдэг чинь яг юу ярихаа бодож байгаа л. Одоо жишээ нь нэг хүнтэй ажил хэргийн уулзтайх гэдэг одоо юу ч зардیں۔ Дээр нөгөө ярьжсэн те нэг Шанелийн цүнх Монголд зарах гэдэг очлоо. Нөгөө хүн маань Шанелийн талаар хэр мэдлэгтэй вэ те. Өчиргөө мэддэг гэж бодоод л нэр энэ цүнх бол мэддэг гэж яриадсан чинь нөгөө хүн маань энэ нөгөө Шанель гэдгийнхаа үүслийг ч мэдэхгүй. Ерөнхийдөө нэг үнэтэй гэдгийг ч мэдэхгүй те. Тийм байвал бас яг хаанаас яаж хэлэх вэ гэдгээ мэдэхтэй. Хувь хүнтэй яаж харьцах уу? Нэлээ олон хүнтэй яаж харьцах уу те? Тийм байх. За миний хувьд болохоор нөгөө хүнээ эхэлж айгу судлах нь зөв юм болов гэж боддیں۔ Одоо жишээ нь одоо өөрийнхөө насны хүнтэй те магадгүй тэр хүн миний насных ч гэсэн надаас илүү ихийг мэддэг эсвэл арай багыг мэддэг те. Тэнгүүд ямар хүнтэй яаж харьцах уу? Энийг айгу сайн мэддэг болчих юм бол ярианы арга барил дээр ч их айгу сайн суралцаад те. Үүнээсээ одоо жишээ нь яриа чинь ингээд айгу зүг байх юм бол дууны ч өнгө айс нь эндээсээ эхлээд тэгээ за энэ дээр ингээд үгийн сонголтыг зөв шийдээд явчих юм бол өгүүлбэрийн бүтэц найрлах ч гэсэн ингээд өөр аяндаа жигдрээд тэгээ явчих юм шиг санагдав.
За тэгвэл ам бус сувг дээр юу байж болох вэ? Бичгийн бие. Бичгийн бие гэж юм те. За бичгийн дээр нь одоо сонин хэвлэлээр дамжуулж бид мэдээлэл хүлээж авч болох нь эсвэл нөгөө аудио хэлбэрээр те ингээд сонсголоороо ингээд видео үзээд ч юм уу те хүлээж авч болох нь. За биеийн гэдэг маань дохио зангаагаараа те body language гэж байгаа шүү дээ. За одоо жишээ нь биеийнх маань одоо биеийн body language маань ерөнхийн нэг body language гэдэг чинь ингээ хүмүүс нэг тохионы хэлээр ингээ яриад байдаг. Тийм бол олон улсын юм шиг л шүү дээ. Хаан ч явсан ойлголцчихдаг. Тэгээд одоо жишээ нэг монгол хүн гэхдээ ярьж чаддгүй нөгөө энэ тохионы хэлээр ярьдаг тийм хүн Монголд эмчлүүлэх гэсэн чинь нөгөө нэг өөрийнхөө яг ямар онцтой энтрийг мэддэг хэрнээ ингээд эмч ч юм уу одоо эмийн самаа ч юм уу тиймэрхүү газруудаар яваад нөгөө үйлчлүүлэхэд аягүй төвөгтэй. Тийм байж агаад гадагшаа гарсан чинь нөгөө нэг гадаадад ийм дохиогоор ярьдаг тийм тусдаа бүр нөгөө нэг эмнэлэг те эсвэл эмнэлэг дээр нь бүр ингээд нөгөө тохионы хэлийг орчуулдаг тийм хүн тусгай тийм ажилтан те байдаг. Тэгээд тэгэнгүүт нөгөө нэг хүн чинь гадаад оронд очсон гэд хэлгүй биш те бүр нөгөө харин нөгөө тохионыхаа хэлийг ашиглаад илүү яриад илүү нээлттэй болоод нөгөө хүмүүстэйгээ бүр илүү сайн ойлголцоод тэгж явдаг. Тэгэхээр биеийн хэлэмж маань баш хэрэгтэй хүмүүстэй маш хэрэгтэй те. За биднэрт ч гэсэн бас хэрэгтэй. Одоо жишээ нь тгий гэл тэгэхээр чин толгоогоо тохиол те. Эсвэл үгүй гэл хэм толгоос сэгсрээд ингэж ийна гэдэг чинь бас биеийн хэлэмж гэж үзэж болно. За байж байгаараа хэдүүлээ төр завсарлаа. Тэгэхгүй нөгөө нэг бичлэг маань зогсох гээд байна. Тэгээд би асуучаад